Залуу зохион бүтээгч 2016 төслийн багийнхан 1-р шатны шалгаруулалтаа холбооны бүгд найрамдах Герман улсаас үргэлжлүүлж байна. Дэлхийн эдийн засагт 5 дугаар байр, Европын холбооны эдийн засагт тэргүүлэгч байр эзэлдэг өндөр хөгжилтэй Герман улс нь Европ ТV-ийн улс төрийн гол хөдөлгөгч хүч бөгөөд олон салбар технологийн тэргүүлэгч нь болж байгаагаас гадна машин тоног төхөөрөмж, автомашин, химийн бодис, гэр ахуйн техник хэрэгслийн экспортоор тэргүүлэгч орны тоонд зүй ясаар ордог юм. Ийхүү хөгжлөөрөө тэргүүлэгч улсад суралцаж байгаа Монгол залуус хэрхэн шинийг сэтэж, эх орондоо ирээд юу бүтээх тухайгаа бодож төлөөлөж байгааг одоо бүгдээрээ хамтдаа сонирхцгаая. Манай сургууль бол 250 жилийн түүхтэй уул уурхайн академик сургууль. Европт ер нь академик сургууль ер нь өөр бараг байхгүй. Германд бол ганцхан байгаа. Тэгээд уул уурхайн мэрэгжил олгодог ерөнхийдөө Германд 3 их сургууль байдаг. Нэг нь манай оюутны холбоо яг өнгөрсөн жил 15 оны 100 байгуулагдсан. Тэгээд одоо түрүү жил тэрнийхээ эхний арга хэмжээ болгож Монголд Германд суралцгаа өдөрлөгийг зохион байгуулсан байгаа шүү дээ. Маш олон залуучууд хамрагдсан 400 гаруй оюутан сурагч, эцэг эхчүүд хүрэлцэн ирж мэдээлэл авсан байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ үйл ажиллагаагаа жил болгон үргэлжлүүлж хийх ерөнхийдөө бодолтой байгаа. Тэгээ ингээд манай хотын залуучуудын төлөөлөл ингээ харагдаж байна. Манайхан бол энд 45-аас 47 яг оюутан яг бүртгэлтэй байгаа мó. Тэгээ 50 гаруй Монгол амьдардаг. Одоо ингээл жишээ нь эдийн засагч инженер байна, механик тоног төхөөрөмжийн инженер байна, геофизикийн инженер байна, тийм ээ. Байгаль орчны инженер байна. Процессын инженер байна. Бас эдийн засагч байна, тий? Уул уурхай бит хоёр сурдаг, уул уурхайхан бас байна. Тэгэхээр бүгдээрээ энэ нэвтрүүлэгтээ оролцсноор бүтээлч сэтгэлгээгээ бүгдээрээ хөгжүүлцгээе гэж хэлмээр байна. Баярлалаа. Залуу зохион бүтээгч Герман. Өнөөдөр инженерийн чиглэлээр сурдаг оюутан залуучууд өөрсдийнхөө бүтээл санааг бидэнд танилцуулахаар өөрсдийнхөө сурсан мэдсэнийг Монголд байгаа оюутан залуучууд та бүхэнтэй хуваалцахаар ирсэн байна. Одоо бүгдээрээ юу сэдснийг юу бүтээж ирээдүйд хийхийг зорж байгааг сонсцгоё. Энэ удаагийн бидний нэвтрүүлэгт холбооны бүгд найрамдах Герман улсын элчин сайдын яамны хамт олон тусалж байгаа юм. Яг энэ тухай би 2-3 үг хэлье бодлоо л доо. Үзэгч та бүхэн нууц задлаа. Залуу зохион бүтээгч 2016 уралдаан маань Европын бүсийн шалгаруулалтыг хийхдээ Германд байгаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болрын тусламжтайгаар Монголын элчин сайдын яам дээр явагдаж байгаа маа. Бид нар яг одоо элчин сайдын яамны хашаан дотор байгаа. Энэ байшин дотор бид нар зориулсан бүтэн танхим гаргаж өгсөн залуу зохион бүтээгч уралдааны эхний шатны шалгаруулалтыг явуулж байгаа юм. Яг одоо төгөлдөр залуучуудтай танилцсан, тэдний сурч мэдсэн болон ирээдүйд ямар мэргэжлэр ажиллах гэж байгааг та бүхэнд хүргэх болно. Харин би шалгаруулалтаа дотор талаас танхимаас шүүгчтэйгээ хамт үзэгч та бүхэнд хүргэх юм байнамаа. За ингээд үзэгчтэй болон зохион бүтээгчтэй амжилт хүсье мөн гэж хийжсэн дотор сайхан дэмжээрэй. Би эндээс болж игэл сэтгэл санаагаар дэмжиж байгаад оруулъя. За ингээд дотор уулзцай бүгдээрээ. Монгол оюутан Фрайбургт сурж байхад өдрийн байрны юу ямар шохон байдаг вэ? Өдрийн байр уу? За өглөөч 7:10 гээд юу эхэлдэг ихэнх хичээлүүд. Гэхдээ их хичээл яг хичээлийн хуваараа сайн цуцулчих юм бол за 9-11 цаг хичээл эхэлдэг ихэнхдээ миний хувьд л. Яг ямар мэргэжлэр сурж байгаа вэ? Эдийн засгийн инженер. Тэгээ миний гүнзгий зочиг болохоор машин тоног төхөөрөмжийн инженер. Тэгээ энэ семестр би яг тэрэн дотор яг энэ чинь машин тоног төхөөрөмжөөр одоо уул хаж юм уу зөвөр ундаг машин ч юм уу нэг бол нэг үйлдвэрлэлийн машин ч юм уу олон машин төлөв машин байгаа. Би болохоор яг үйлдвэрлэлийн машинаар яг сургасан бодолтой байгаа. Яагаад яг энэ мэргэжлүүдийг сонгов? Нэгдүгээр би өөрөө яг математик физикстэй сонирхолтой. Би өөрөө сонирхлоос бас модны талаас. Нөгөө талаас би Монголдо ямар нэгэн байдлаар Монгол тийм яг Монголын гэсэн тийм том үйлдвэр байх гэж боддог би. Тийм учраас би яг тийм үйлдвэрийг барихын тулд өөрөө яг энэ чиглэл сурах гэж бодсон. Анх ингээ Германд буугаад ирлээ. Хараад шал өргөстөнц. Хүмүүс нь жондоо, технологийн жондоо, дэлгүүрлээ ороо үзэх бүх юм ондоо. Зарим нэг нь хараад байхна. Одоо жишээ нь бүр за ингэ талхавлаа гэхэд зөвөр бэкерээс салхаа аваад тэргээд талцсан машинаар өөрөө төсчдөг автоматар. Нийс бүх юм баг хэлбэрчилсэн гэсэн үг. Герман анх ирээд юу бодсон бэ гэхээр Германд
энэ дахин болон бүтээгдэхүүнийг үнэхээр сайн дахин босож чаддаг. Тэр систем нэм цогцсон байсан. Тэгээ би яг Монголдо энийг яг хөжүүлэх хэмжээтэй байна гэж бодсон. Миний хувьд бол би яг өөрийнхөө чадхаараа бүх юмаа өөрийнхөө яг бүх боломжоор хичээгээд хийн. Би өөрийгөө бол хөдөлсөнд хангалаасаа олсон гэж бодож байна. Энэ болохоор шил болон хунцар савыг уншдаг тийм уншаад ангилдаг тийм машин. Улаанбаатар хотоор ойролцоогоор 250 орчим хог худал дахин боловсруулах цэг гэж байдаг. Тэрний 190 болохоор Монголын хог худал дахин боловсруулах үндэсний холбооны харьяанд байдаг. Тэгээ би болохоор юу гэж хэлсэн бэхээр тэр цэгүүд нь эдгээр байдаг гэсэн хүн болон тэр цэгүүдэд байнга очиж байх боломжгүй. Энэ л хүмүүсээс өөрсдөөс нь хол идэгчээс хүмүүс тэгж хийж чаддаггүй. Тэгээл тэрийг хогийн савнд хийдэг. Дараа нь тэр нь хогийн савнд хийдэг ч юм уу өөр газар хайдаг ч юм уу. Дараа нь тэрийг нь яг тийш яг авчиж байгаа тохиолдол нэг хэр өдвэ гэдэг би нэг сайн гэж бодохгүй. Тийм учраас би юу гэж хэлсэн бэ гэхээр хүн болон очдог ба дэлгүүрүүдээр ч юм уу, гудамжинд ч юм уу. За нэг жижигхэн за өдийн хэмжээний жижигхэн төхөөрөмж тавиал хүн болон тэрэндээ за дэлгүүрөөр очиод за ийшээ ингээ хийчдэг. Тэгээ ийшээ за яг энэ бүрхэлгүүд саваа ч юм уу шилээ ч юм уу хийгээл дараа нэг баркодыг эргүүлж байгаа уншаал тэгээ цаашаага шилийг нь дээш навуулаад савыг нь доош нь булгаад савыг нь тэгээд цаашаага ингээ жижиглээд хисчээд жижиг болгоод авсаар болгоод уутан ч юм уу савн ч юм авчдаг. Тэгэл тэрийгээ дараа нь удаа хугацааны дараа машинаар ч юм уу машинаар зөөгөл төшдөг бол би ямарч утсан. Сүүлийн үед шил авдаг байж хаад оргил аршаан боллоо болно буцааж авдаг шил гаргачээд буцааж авахгүй байна. Яа тэгэхээр дэлгүүрээс нөгөө буцааж авах систем нэвтрээгүй учраас тэр чинь хэцүү авахгүй байх шиг. Тэгэхээр тиймэрхүү зорилттой үнд тэр чинь чи жингийн хэмжиж хэрэггүй л дээ. Шууд баркодыг уншихад болно шүү дээ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн ямар шилүүд авахын гэдэг чинь цөөхөн идэхэн төрлийн шил авч шээ. Одоо юм байлаа одоо төгөөж нэг шил авдаг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр зүгээр баркодыг уншаал тухайн баркод мөн бол аавна. Эхний шатны хингийн түрүүний хэлдэг орууллаа, эргүүллээ, баркодыг таарууллаа, уншлаа, цаашаа хагалахгүй шиг эвтэйх шиг унгаадаг. Тийм л хийчих юм бол наа чинь хэрэглээтэй болох баг. Тэгэхээр дараагийн нэмэлт юмнууд бол дараа нь хийхгүй болж амжихгүй баг. Тэгэхээр эхний шат нь бол яг иймэрхүү байдлаараа л хөгжүүлсэн дээр баг. За. Үндсэн юу гэж хэлж дээ. Нэг төрлийн шилэн дээр хийчихвэл зүгээрээ гэж дээ. Тэгэхээр одоо ориглынхан хийгээд бүтлгүүдсэн гэж дээ. Тэгэх юм бол одоо унгаахтаа чи юм эрзэн ч юм ингээд тавьчихгүй. Тий. Бас заавал унаахад уул ингээд унаахад дараа ингээд хэсэг яваад зүйл яваад уул нь зөөл унаадаг тийм байд шүү дээ. Зүгээр эрзэн биш дээ. Эрзэн ингээд хийчих юм бол эрзэн байх юм бол энэ чинь унаад ингээд овроод шүү дээ. Шилчээ өөрөө жинтэй шүү дээ. Тэгээ нэг төрлийн шил юм бол жингийн тооцож үзээд эрзэн ч өөр ингээд хотоогод байна шүү дээ. Доошх тийм. Тийм. Тиймэрхүү байдлаар ч юм уу хийвэл зүгээр их. Зүгээр санаа өгч байгаа шүү. Яг иймэрхүү төрлийн хөрөмжөнд мөнгө гаргаад яг бизнесийн компани ч гэсэн их хөрөнгө оруулалт шаардлагатай салбар байна. Тэгэхээр зэрэг Герман тэрийг яаж шийдсэн байна вэ гэхээр зэрэг мэдээж өөрснөө бас эдийн засгийн чадвартай оронч гэсэн хунцар савнуудын өртгийг айгу өндөр тогтоож гисэн. Одоо та нар мэдчихэж байгаа. Монгол мөнгөөр бодох юм бол нэг хунцар сав бараг 500 төгрөгийн үнэтэй байна. Тэгээд дөрвөн ширхгийг цуглуулсахад 1-2 болчихдог. 2006 оны хөрш өмгийн аваргын үеэр хунцар сав түүж цуглуул тушаадаг хүн өдрийн 2000-аас 3000 евроны орлого олж байгаа шүү дээ. Тэгээд за яг тэр яг тэгчээр нэгдүгээр төмсүүдийн нөгөө хунцар саваа буцааж өгөх сонирхлыг нь төрүүлээд заавал ч буцааж өгөх сонирхол биш бүр шаардлагын төрүүлчихэж байгаа юм байна. Энэ машинуудынхаа үнийг яаж санхүүжүүлээд юм уу? Энэ машиныхаа өртгийг яаж удаан хугацаанд нөхч вэ гэхээр зэрэг иргэн төлөвдөж ирэхгүй хунцар савнууд үйлдэнэ. Мэдээж хүн зэмчин хаягдгаар нь эргэж авах боломжгүй газрууд өртөнө. Тэр мөнгөний зүрх нь жизэс хоригдлогдоод ирэхээрээ зэрэг эргээд энэ тоног хөрөмжийг нэвтрүүлж байгаа одоо худалдаж авсан компаниудаа эдийн засгийн асуудлыг шийдэж өгч байгаа юм байна. Тэр талаас нь та нар энэ германд хэрэгжиж байгаа туршлагуудыг яаж шийдсэн байна гэдгийг судалаад парк зогсоосны мөнгө, хунцар савыг авах тоног хөрөмжийн мөнгө хоёрыг германд яг тийм байдлаар шийдсэн байна. Эргэж орж ирээгүй өндөр үнэлсэн тэрийг төр засагч гэсэн хунцар савнуудыг хүчээр дээр нь паркоо тавиулаад өндөрөөр үнэлэх хэрэгтэй. 1000 төгрөг босгож байгаа. 2000 төгрөг босгож байгаа. Хүн эргээд за тэрчээдэргүй би 2000 төгрөгөөр буцаагаас авчих юм чинь гэж бодоод хунцар сав авч өгнө. Тэр савыг үнэлцээ гэж энд ч гэсэн эсэргүүц аяг их гарч ирсэн 7 жилийн 8 жилийн өмнө үнэтэй босгоод үр ашиг нь ус яасан гэхээр зэрэг одоо эргээд бүгд энэ автоматууд эдийн засгийн хувьтай бас алдагдсгүй төсөс болж хувирсан. Тэгэхээр та бүхэн тэр тазын туршлагын мэдээж энэ
хэрэгслийг яаж хялбар өртөгтэй болгох уу гэдгэн дээр нь сайн анхаарлаа хандуулж байна. Ингээд шүүгчдийн гэрэл асаж бүтээл санаа 2 дугаар шатанд хэрэгжихгүй юу гэдэг шийдэгдэгт мөчрлээ. Нэг ногоон гэрэл ассан байна. 2 ногоон гэрэл, 3 ногоон гэрэл. Ногоон гэрэл манд тугаа. Баяр хүргэе. Хамгийн анхны сэтгэл ямар байсан бэ? Сандарсан шиг жоохон баг зэрэг. Сандрахтаа мартсан сансан зүйл үйл яг одоо хэлж болно шүү дээ. Тоод нь мартцсан. Би бол нэг нэг хотод байгаа нийт хотод байгаа хогийн хог дахин босвол цэг гэдэг үгийг мартцсан. Тэгэл хог гэл гаццсан. Улаанбаатар хотоор ойролцоогоор 250 орчим хагил хог дахин босвол цэг гэж байдаг. Алдаага яаж залруулсан бэ? Хөтлөж хажууд хэлсэн хог дахин босвол цэг гэж. Тэнгүүд гинт за яг эн чинь мөнгөл тэгэл яг хичээгээл ирсэн. За мөнх хатрахаа баярлалаа. Таны юугаас би тэр үгийг үнэхээр гацаад тэгэл зогс байсан шүү. Ястаг баярлалаа. Мөнхбаатар чанд бид манай залуу зөвхөн бүтээгч бүгдээрээ итгэж байгаа. Яг энэ булган сүлээ алж болохгүй шүү. Амжилт хүсье.